Veramente. Царайны цаг бол өөрийн хувийн цаг байдаг. Өнөөдрийн олон улсын компани тухай мөн энэ компани авалт гэж юу юм? Түүнийг дагаж ирж байгаа үнэгүй аялал нь ямар? За энэ одоо энэ сэдвүүдэд орно гэдэг. 19 цагаас 19:40 мэдээлэл манай шин зочин байгаа юм. За эртэх өдөр 5 өдөр буюу одоо өдөр тэгш одоо өдөр одоо энэ яриад байгаа нөгөө хөнгөлөлттэй хөдөлთა буюу үнэгүй хөдөл яаж орж ирдэг юм бэ гэдэг маркетингийн тухай. Өдөр буюу Golden Business International олон улсын компани байна, групп компани байна. За энэ компани одоо үйл ажиллагааны цар хүрээний компани эрдэмтэн доктор хүрэн жилийн хугацаанд ганцхан нөхөр хөнгөлтэй ийм компани. За энэ бол хөгжсөн дэшээ өссөн одоо үзүүлэлтийн компаниудыг өрсөн. Бид нар 32 жилдээ давсан бид манай компани компани хэрэглэж болсон хүмүүсийн амьдралд алтан өдрөд бий болоо гэж тайзан дээр хэлж ирсэн. За энэ ерөнхийдөө чинь ер нь бол намын гишүүн тийм болохоор ирсэн гэдэг юм аа. Одоо энэ компани ерөнхийлөгч нь захирал нь одоо энэ хүн тэргүүн үйлдвэр нь бол 100% автоматч. Сая 2023 оны 11-12-нд бол энэ алтан өдөр их хурлаа зарласан байдгийг. Баг хурал их хурал хоёроо он гаргаад хийсэн. За энэ тайз дотор одоо хамгийн түрүүнд энэ дараах 3 жилийн дараах одоо жилийн дараа байж чадлаа. Энийгээр бас гарч байна гэж ярьж. Тэгэхээр сая бол их хурал нь мэдээж их баг хурлууд их баг гэдэг энэ зочид бодол болсон. За энэ алтан өдөр энэ сүжөөг байна. За
нас хойш одоо хөрөнгөний хөдөлж аваад одоо алтан өдөр компани хэрэглэгчдэг айлчилдаг гоёдорч амруулалт очих юм бол мэдээж өмнөгүй очино. Хэрэг та өөрийнхөө зардлаар сонирхож очих юм бол хэрэглэгчийнхаа эрхийг идэхээр бас 82 хөнгөлөлт идэлтэй юм. Ийм гоё. Очилтоо. Тэр гоё бодлоо. Энэ бодлоо 3 хоногийн маш том хурал үйл ажиллагаа. Гишүүдэд бол 100% зардлын дагаа гэсэн. Тэгээд жижиг болон том заалуудаа хол үйлчлэлийн өрөөндтэй гэдэг цаанаасаа бүр тийм ресторан бол тоогоочтой одоо ийм газар. Тэгээд ер нь бол ямар нэгэн хамсдаг байгаа. За дараа нь та нар маркетингараа сонсох юм бол ер нь энэ компани нэг яг нэг одтой захирлаас биш одоо 2 сар дотор одоо бас стандартыг санаачилж болж чадсан гэдэг юм аа. Тийм учраас энэ эрхтэй цасан батны хямдаа сонирхол наах гэж хэлээд энэ эрхтэй энэ болохоор эрхтэй. Тэгээд нэг охтууд ирэх гэсэн юм бол эрхтэй эрхтэй охтууд ирэх гэсэн юм. Охтуудын хувьд бол мэдээж ойлгомжтой 10 наснаас дээшээ одоо ихийн ажилтны нас ихсэн инстанц гэдэг энэ үед бол хэмжээний өгдөг зорилттой асуудалтай бол дээрээс нь урьдчилан эрхээр одоо усах цааны халбар маш ихтэй явагдаж байгаа тэр нас учраас урьдчилан сэргийлэх хэрэгтэй бол гаднаас ирж байгаа халбараас хамгаалах зорилгоо болсон гэж урьдчилан сэргийлэх зорилго хэлдэг. Эрэгтэй эмэгтэй бүтээгдэхүүнийг бол ерөөсөө бидний амны өндийн арчилгаа шүдний ороодоо ижил өсгөө гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл ерөөс хараад амьдрах юм бол амны өндийн арчилгаа, арсны арчилгаа, гудамж соёлын компани
хоталгааны зах зээл рүү буюу платформд орсноос хойш 18 онд 2 сараас эхлээд яасан бидний харт гэдэг нь логоо тавьж өөрсдөө хөгжлөө өөрсдөө хөгжлөө хамгийн компанид гэж хэлж болсон бизнес strategy хөгжих хариуцлагын хамгийн албан хэмжээтэй явах илүүдэж байж их хүн зааж мэдээж тавьж байгаа. Түүнээсээ юм хийгч маань гişин хуулийн даавар тухайн цаг үед хуулийн ажиллагч чинь тэрийг хэмжиж ажиллагаа явуулдаг. За хятад улсууд 16 онд албан ёсоор үр дүндээ платформ эрхийг өгсөн байдаг юм аа. Яг гэвэл шууд худалдаа гэдэг бол 21-р зууны дижитал бизнес, дижитал борлуулалт өөрөөр хүн төрөлхтөн одоо тийм захин орчинд зүгээр барьж байгаа гарнаас гар утаснаас мэдээлэл, хөгжлөө, сургалт, бизнес бүх юмыг харилцаа одоо тийм бүх юмыг авч байгаа худалдан авалттай авч байгаа гэдэг утгаараа өнөөдөр үйлдвэрүүд болон захин болон өндөр шилжиж байгаа. Мэдээж энэ захин болон шууд үйлдвэрээс байгаа бүтээгдэхүүн ахын улсын албан ёсны зөвшөөрөлтэй эрхтэй орны гэх юм маш өндөр босгоороо нэгдэж байгаа. Хамгийн өндөр босгоор нэгдүгээр босгоны бол өөрөө үйлдвэрлэж байгаа ёстой. Тэр шууд худалдаанд өөрийн бүтээгдэхүүн байх ёстой. Ингээд нэгдүгээр хоёрдугаар өөрийн одоо энэ үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг хэмээн шууд хэрэглэгчид өгж байгаа бол ямар ч одоо бусад дэлгүүр болон онлайн платформууд дээр зарахгүй гэдэг бодлого байна. Гэтэл яадаг байх вэ? Нэг сайн гарч ирэхэд дуурайгаа дандаа төлхөд нь гарч ирдэг. Өөрөөр хэлбэл манай энэ алтан өдрийн энэ бол дуурайны чинь юм чинь өгн арайлгандаа ингээд хаваад ингээд байжлаа байхгүй. Тэгэхээр 16 оноос хойш шууд худалдаанд борлуулахад өмнөх он жилүүдээс хэдийн хөгжлөлттэй авсан ч гэсэн мэдээж нэг сайн мархад сар хөлхөн гадна бас хэрэглэгчид төөрөд өгж компани үнийг үйлдвэрийн бүтээгдэхүүн үнийг өнгөрөх ийм хандлага гарч ирж байгаа учраас энэ одоо платформын загвар болон сайжраа 2023 онд бол улсын хэмжээнд зөвшөөрсний үндсэн одоо бүтээгдэхүүн шууд худалдааны бүтээгдэхүүн компаниас авч байгаа тохиолдолд баг үнэгүй байх боломжийг бүрдүүлсэн гэсэн. Хэрвээ энэ үнэгүй дайны имиж хэрэглэгч гэж худалдан авалт хийж чадах юм бол энийг одоо дуурайлаар хийх шаардлага гарахгүй гэсэн байна. Яг нь өнөөдөр ашиг маркетинг юм гэвэл та энэ бүтээгдэхүүнийг яг энэ үйлдвэрээс акцийн худалдан авалт хийх юм. Акцийн нь 16 хайрцаг бүтээгдэхүүн байна. Акцийн худалдан авалт хийх юм бол та худалдан авалт хийсэн анхны хөрөнгө оруулалт болох мөнгөө 3-аас 6 сарын дотор буцааж авна гэж. Тэгэхээр бид үнэгүй бүтээгдэхүүн авч байгаа байхгүй. За тэгэхээр энэ цоошин загварыг зарлаж биднэрт яасан байх нь аяллаа одоо ирэхээр шагнаж байгаа. За энэ бол бас л болцолгүй аялал. За болцолгүй мөн буцаах болцолгүй аялал гэдэг бол хизээж урт хойно сонсогдож байгаагүй ийм одоо худалдааны шинэ завар гарч ирсэн гэдэг юм аа. За нөгөө ингээд хүмүүс үжээ гэхэд зэрэг л одоо нөгөө бараа зарна, хүн уурна, тийм ингээд болцол биелүүлэн нэгтэй байна гэдэг бол энд тийм юм байхгүй. Та зүгээр энэ компани хэрэглэж болсны төлөө анхны худалдан авалт хийсэн акцийн мөнгийг 3-аас 6 сар дотор буцааж авах нэгдүгээр. Хоёрдугаар та одоо яг одоо цаг үед урамшуулсан шагнаж байгаа болцол буюу болцолгүй бонус буюу болцолгүй аяллыг бол таац бэлэн авч байгаа гэж бодлох юм байна шүү. Тэгээ эргээд харах юм бол одоо давуу тал нь юу вэ? бид нэг бүтээгдэхүүн үгүй аяллаа эзэд болж байгаа маа. За тэгвэл компани маань 91 оноос энэ компани түүх хөрөнгө гэж өссөн байгааг харж байгаа. Дээрээс нь хөгжил нь доктортой буюу өсөлттэй явж байгааг бас харж байгаа хаа гэж бодож байна. За энэ бүхний тоотоо одоо энэ хөгжлийн зам нь юу гэж нэмвэл өмнө чиглэгч нар хэдийний бий болж байна. За өмнө чиглэгч нь хаана байдаг бол чанар дээр буюу үр дүнд байдаг. Зүгээр нэг бүтээгдэхүүн гаргачаад мянган гой маркетинг байгаад ч гэсэн
үзүүлсэн. За энэ бол одоо мэдээж нэг хэрэгчин тоо зах зээл бүх юм хүрээгээ тэлж байгаа учраас яах юм. Энэ том одоо зах зээл 39,985 метр квадрат бүхий энэ том зочид бодлого барьж байгаа гэсэн. Түрүүний энэ 32 жилийн түүхийг харах юм бол 23 оноос хойшоо энэ компани хэвлэгч болон бизнес эрхэлж байгаа хүмүүсийн компани бол бүх хүмүүсийн бол алтан өдрүүд эрүүл мэндийн болон санхүүг нээгнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн гэсэн бидний эрүүл мэндэд алтан өдрүүдийг бий болгон амуу энэ компаниудад итгэж энэ платформыг ашиглаж чадсан хүмүүс ч гэсэн санхүүгийн бол алтан өдрүүдийг амжилттай бий болгоно гэсэн. Ийм гоё урай ийм гоё том алсын бодлого зайлшгүй тавины энэ одоо шинэ боломжийг санал болгосон байгаа шүү. За энэ зочид бодлого юм болсон тийм. За энэ шинэ бодлоготой зориулаад энэ одоо 100 хаусыг аль 18 оноос байж хэлсэн. Энэ бол 18 онд энэ арлын яг энэ хэсэг биш нуурын яг энэ хэсэг арлыг бол энэ компани худалдан авсан гэдгийг тэгээ энэ дээр одоо хэвлэгчнэрээ уншуулахад ингэж бэлтгэж дөрвөн давхар хаус байсан. Энэ бол хаус байсан юм лээ. Бид нар одоо бидний хуулиар 20 ус ээлжиж ингээд энэ голын инвестмент компани төгс соёлоо хөгжих хөрөнгө ирээдүйн бодлоготой танилцчихсан. Амын энэ хаусыг хөлтөн харсан юм аа. За энэ хаус бол 18 он шууд 16 он шууд худалдаа болоод эхний 2 жилийн төвтэй одоо нэг шууд худалдаа зааварсан маш их аюулгүй юм шууд зааварсан. Боцтой юм шууд шүү дээ. Бид нар бол болцолгүй юм шууд болж байгаа байхгүй. Тэр үед Монголоос 4 хүн энэ компани татсан байдаг. Тэгээ энэ 4 хүн бол тухайн үед энэ бүтээгдэхүүнийг оруулж ирэх гэж нэгдүгээр ярьжсэн юм байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний үн яг одооний үнээр байсан гэх нь бас их сонирхолтой. Өөрөөр хэлбэл 18 онд энэ бүтээгдэхүүний одоо нэг ширхэг 8-аас 10,000 байсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгвэл одоо ч гэсэн бүтээгдэхүүний мөнгөний бид буцааж авч явах энэ ширхэг нь 8,000 хэдэн зуутаа байгаа шүү дээ. Тэгэхээр бүтээгдэхүүнээ өсгөөгүй нэг хүний мөнгийг буцааж авах бодлогыг гаргана гэдэг бол энэ ихээр одоо 100 жилийн хор онцгой маркетинг болж чадсан гэж харж байгаа. За тэгээ тэр үед байсан тэр дөрвөн хүн болоод энэ барьцжсэн хаус дөнгөж ингээ фундаментаа барьцжсэн бидний хатус очиж үзсэн. 100% барьж дуусаагүй. Гэхдээ ялчгүй юм хаалхсан юм байшгүй байсан. Сая бол 22 оны одоо 23 онд нэг очиж 5 жилийн дараа энэ байшаалыг тийм барьцсан. За энэ байшин эцтэй хүлээж байгаа. Яг энэ цоошин заавар дээр идэвхтэй одоо зах зээлийг томилж идэвхтэй энэ компанид хамтарсан. Эхний 300 хүн бол маш том хөрөнгөөр шагнуулнаа. За эхнийх нь бол 100 байшин, 100 хаусаар эхний 100 дараагийн 100 бол онгоц зав. За энэ компани онгоц боловсруулдаг. Тийм болохоор одоо идэвхтэй ажиллаж байгаа хамтарч одоо хийдүүд бол дараагийн 200 тонн онгоцоо шинж амжилт бидний дараагийн үеийн болохоор маш их цахилгаан шинээр шагнана гэсэн ийм бай бодлого байгаа шүү. За бүтээгдэхүүнтэй хэрэг бид нар танилцах юм бол бүтээгдэхүүн бас энэ онцгой сонир содон. За бүтээгдэхүүний онцгой сонир содон юм байгаа юм гэдэг ерөөсөө хүний амин одоо юу ихсэн юм одоо нэг юу гэж хийсэх болох нэг чакра хэмжүүлж бүтээгдэхүүнчлээ нэгдүгээр гайхалтай юм байлээ. За энэ чакра буюу 7 хөрөг гэж бид нар мэддэг тийм ээ. За тэгээд өөртөө арчилгаанаас чакраас сэргийлэх тулд йога бясалгал янз бүрийн одоо тасгалаа хөдөлгөөн хийдэг болвол тийм үнийн тасгал хөдөлгөөнд хийдэг болвол хүн болгон тийм бол мэдээд хийж чадахгүй. Гэтэл бидний энэ чакраны 7 чакраны хамгийн одоо гол чакра бол одоо муладхара буюу үндэс хөл гэж нэрлэх юм байлээ. За энэ үндэс хөл нь өөрөө хамгийн чухал одоо чакра болдог юм байна. Өөрөөр хэлбэл энэ үндэс хөлний эрчим өндөр байх тийм үндэс хөл одоо үндэс хөлний төлөөлцийг одоо урсгалын одоо чөлөөтэй байх хэдэн нь бусад чакранууд хийм байхад нөлөөлдөг. Гэтэл үндэс хөл хэрвээ одоо үндэс хөлний төлөөлцийг болгох тийм хууийн мэдээлцийг хэрвээ таглах бүлгэхтэй үйл ажиллагаа эрчим буурах юм бол бусад чакраны үйл ажиллагаа доголдоо дээрс нь байдаг юм. Өвчин бас тийм байна. Өвчин жоох нь хөвгшрэлт, ядрах, стресстэй, хуурлах, өвчин босох, өөхөх гэдэг нь бүгдөө тэр чигээр бидний үндэс хөлтэй холбоотой юм байлээ. Тэрүүн төлөө үндэс гэж нэрлэж байгаа юм ерөөсөө бүх одоо амьтан ургамлын бүх юм чинь үндэс байдаг шүү дээ. Өөр үндэс байдаг тийм. Яг үүнтэй адилхан бид нар ингээд нэг түрүү одоо цаашаа өөрөө бусдын аваад явна гэсэн үг бас биш юм билээ шүү дээ. Үндэс хөл бүхнийг аваад явж идэм байх амын хэмжээ юм байна. Өөрөөр хэлбэл яг энэ бүтээгдэхүүний тухай энэ онол дээр байгаа аахгүй. Энэ хууийн ингээд одоо энэ үндэс хөлний таараа энэ хэсэг байдлын цэвэр хий ба цусны бэлтгэх цэг гэнэ. Энэ бол амьдрал ба үхлийн хүр гэж нэрлэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл энэ цэг бол хүний
юм гэдэг үнсэндээ гэдэг удирцсан байна. Тэгээд бүр мос удаагүй ч гэсэн удирцсан байна. Хоронд одоо хорлоход автцсан байна, нис бохирдсан байна гэсэн үг. Тэгвэл бид нар өдөр тутам шүдээ амны хүнний арчилгаа, өвчнөө сургууль орчин сэргийлэлтэй адилхан өдөр болгоны одоо эрүүл мэндийн орчин сэргийлэлт наалтыг хэрэглэх юм бол нөхөлийн орчинд наалт наагаад төлөөлөл цэвэрлэх дамжуулаад хүний хорыг гадагшлахтай яг ижилхэн тэрнээс илүү хүчтэй буюу өндөр одоо үр үндэс одоо үндэстэй аюул үндэсний онолтой юм хор тайлах процесс явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо хязгаар арсны хангалттай юм алтыг өдөрт 3-өөс 6 цаг зур хамгийн багадаа 4 цаг дээдлээ 6 цаг тэрнээс илүү зөвлөхгүй. Өвн хорсоо хуваагүй бид 6 цагаас илүү зөвлөхгүй. Ингэж байхад яах вэ? Бүхбийн урсгалдах одоо гаднаас болон дотноос урсгалаар авсан олон жилийн хорт бодисыг энэ одоо бас синдром орсон орнол бүхий найрлах татаж ингэж хадгалдаг байх юм. Тийм учраас хор шингэсэн дамсгаар өршлөлт хэрэглэх гэж болохгүй гэсэн. Тэгэхээр энэ судал хөдөлж хэмээн гэдэг хувийн цэг гэж байгаа. Хувийн цэг хөдөлж хэмээн түмэн судал мэднэ. Далаа яваад онгорч хэмээн бүх судлуудаар одоо чөлөөтэй урснаа гэсэн юм шүү. За бид нар хаана энийг байршуулж хэлэх юм бэ? Арил юм уу хас сүүлийн хангалттай байдаг. Хувийн хэрэгцээ нь хязгаар арсны хангалттай гэхээр эмэгтэйчүүд эрэгтэй нүс эрэгтэй эрчүүд одоо томсог амсны олон хэсэг байршуулж одоо 4-6 цаг зүгтнэ гэсэн үг шүү. За ийм гоё одоо хүрдээр дамжуулж тэр үндэс хүрдээр дамжуулж бидний мөчлөлтэй засвар урьдчилан сэргийлэх юм бодох юм байна. За ер нь олгол үндэс хүрдний үйл ажиллагааг олдох нь маань төлөвлөлт маань бодох тийм ингээл амьдрал баталгүйдэх тийм ингээл анхаар санах ядарах өнөдөх хавнаг тавлах хүмүүжүүлэх энэ бүхэн чинь юусоо бас л ганцхан тэрсийн зүйл биш. Бүх босголыг удирдах байдаг, бүх хэсгийн зарилаа байдаг үндэс хүрд маань үлгэрсэн хүчирснээс бас ялтай болох юм байна гэсэн үг шүү. За тэгээд яг ерөнхийдөө мулатаар хувийн цэгийг бас тайлдаг арга бол зүй тавилах түүнийтэй бясалгал байраа галан түн йога хэлбэрчлэн байдаг юм байна л да аргачлал. Гэвч хүн болгон явах хэрэг бясалгал ингээл зүй тавилах үүрэж чадахгүй ч гэсэн хүн болгон шүдэ угаахтай адилхан өдөр тутмдаа наалт хэрэглэж чадна. Тийм учраас хавтаар амархан гэр бүлийн бүх гишүүн хэрэглэж болох. Тэгээд яг шүдний угаатай адилхан, шүдний арчилгаатай адилхан өдөр тутмын хэрэглээр бидний одоо санаатаас хөсөлгөөгөө нэлээд муу бүхнээс урьдчилан сэргийлж идэг засч идэг бүтээгдэхүүн бол яалтчгүй л бүтээгдэхүүн болж тарсан шүү. Наалт бүтээгдэхүүн болсон байна. За тэгээд орсон нь бол Мансинруу гэж хэлсэн тийм Мансинруу юу одоо 6 мм өндөрт 6 жил тутмын цэцгэлтэй. За өндөр хүн төвчл орчин бүтээл өндөртэй хэмжиж байгаа юм бол цэцгэлтэй байна. 3 мянган метрийн өндөр байдаг. За энэ бүтээгдэхүүний бол 1000 шид хүн тусдаа шидээ бас зөвхөн нэг шидийн бүтээгдэхүүн ганц наалтыг шидэх бүтээгдэхүүн бол 10 том өөрчлөлт болж байгаа юм дээ гэж ярьсан шүү. За энэ бүтээгдэхүүн өөрөө маш олон үнэтэй энэ үйлчлэгээр одоо өөрөөр том зургаан бичлэгийн бодлого томбод нэгдвэр бидний өдөр тутмын одоо угшсан тэ олон жилийн хорт бодисоос цэвэрлж идэг юм байна. Яг нь хязгаар арс маань өөрөө маш нэмэр арс гаднаас хорыг дэше татах хүний биеэс хорыг гадагшлах юм чадвартай. Тэгвэл Мансинруу гэдэг гайхалтай орнолын хүч нь өөрөө энэ үндэс хүрдээр буюу хувийн цэгийг дамжуулан бидний хорыг таталтаараа цэвэрлэх процесс гэж байгаа. Дараа нь яг нь үйл ажиллагаа бодсон солилцоод хэвчэрч цэвэрлэгээ хэлбэр үйл ажиллагаанд тэнцэж байгаа юм. Ингэснээр бие махбодын элдв зүйлүүд засагдаад байна. Амын болон одоо бохор гадагшлын хий хаагшлын шийд баан буурна тийм амуу энэ одоо зүгээр ч нэг цэвэрлээ засаад тусахгүй хижээл өгдөг гэсэн байна. Хижээл өгөх юм болохоор хижээлийн найрлах нь мөндөж төсхний тэнцвэрийг сайжруулах зорилгоор тасралтгүй хижээл нийлүүлдэг гэж байна. Тэр энэ наалтыг хэрэгж байхдаа та одоо өөрхөн мөчийг хижээж өгч мөндөж болон сав одоо хэдий ч нэг залуу эрчтэй хэдий ч нэг өнөр ус залуу байдаг. Тэр ихтэй өмнө болон өнөр одоо санны тойл гэж ярьдаг. Тийм ихтэй өнсөж ч гэсэн төсөв болон арсын эрхтэн бол бас хамгийн гол одоо энэ төлөв эрхтэн болж байгаа. Ерөнхийдөө хүний бие хамгийн одоо тэр гол цэг бол өсвөр мулатаар буюу үндэс
ирчүүдийн одоо чирээгүй зориг гэж хэлдэг. Бүх төрлийн зориг бол маш тусдаа яг нэг төсгөн маань ингээд хичээлж юм бол хэрэгцээ нарсаа дамжуулж ирчүүдийн хорцсон хотлох гадагшлаж ирэхэд биеийн бүх одоо урсгал цэвэршснээр ирэх юм одоо ганцхан үйл нэгдэл дэвшин зөвсгөө эмгтэй хэрэгтэй хэрэгж байгаа хүмүүсийг бол тэр бол ингээд сэргийдэг гэж одоо бас манай хэмжлэгийн хэмжээс яг тийм үндэс хурдны эрчим сайжрахаар дэшгээ шууд утгаараа нөгөө сэтгэл бүрттэй холбоотой байдаг учраас сэтгэл бүрт одоо нэгдэж тэнгэрийн эрчим, байгалийн эрчим давтан чадвар бас нэгдгээ гэж ярьсан байдаг шүү. Тэр одоо энэ зурнаас харах юм бол юм биш үү? Ерөөсөө гол юм бол үндэснээс юм байгаа байхгүй. За тэгээ хэрэглэх заав нь бол эмгтэй өмнө нэгдэнтэй эрчүүдтэй зааж өгөөрөө өрсөд хийдэг дотор утсан дээр мартыг аваа их бэрүү гадаа үсгэх харуулаад хэрэглэн. За эмгтэйчүүдийн бол асуудалтай бол хүн асуудалтай шууд маргааш нь төртөөч мэддэг байгаа. Нүүрэн цэвэр бол айн таг удаан хийсэн юмсууд бол яаж идэв юм бэ? Эдгээр нь бол маш гоё гэж гадшилсан. Энэ цэвэршлийн бас нэг бас зөв одоо бусаар ингээд бас нэг цэвэршиж байгаа тийм сарны болон асуудлуудыг бас гоё татаж өгөхөд гадагшлаад үнэхээр юм байна. Дотгошоо ямар гарахгүй зөв гаднаас нь мэдхийн мал татах юм боорч тааж байгаа. Тэгэхээр нэг царай болоо. Ирчүүдийг бол түрүү бичсэн томтоо бол ингээд өмнө хаах юм улаан тийм болж нэгдэг байна. За бишээс босоод эмгтээчүүдийн бол шар өнгөтэй юм шиг болдог. Тэгэхээр шин сатаар л бас асгын үйл ажиллагаа өөр юм болж байгаа. Тэгэхээр энэ тууштай ангилал гэхэд бол мэдээж гоё юм. За энэ бол Монгол эрхтөрийн юм уу? Ихний хатварлаа бүх бие их одоо хорош чадвар нь суларсан гэдэг утгаараа бид байгаа бүх холбооцоод одоо бүх цусаар хийж явж байгаа учраас энэ малт гэдэг шууд маргааш нь улаан өнгөтэй болж хөрсөн гэдэг. За тэгээд дараа нь арай нэг гол шахал болоод өдөр нь төрж идэг. Дээрээс нь ихний асуудалтай ихний одоо хатварлаанаас бас нөгөө хорош чадвараас болоод тэр нөгөө би нохоод хөсцөөр суугаар арьсаар гадуурчаас арьснаа мэлцэхтэй. Тэгвэл энэ бидний тууштай ангилал болоод одоо заахнах бас багсах юм гоё нэрх шинжилгээ гэдэг үзэгдэж байсан шүү. Тийм учраас мэдээлэл юм бол зөвхөн юм хүн болно тийм. Шууд бас гэдэг янз янзын мэдээлэлүүд бүх хийм гайхалтай боломж өгдөг юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ ерөөсөө цоошин ахуй ажиллагааны нэг том соёл гэж байна. За энэ соёлыг бол ер нь нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийн эрүүл мэндийн нэгдсэн үндэсний байгууллагаас энэ бүрч мэдээлэл бол хамгийн хооцсон юм аа хэрэглэх. Ингээд олон улсын хаан хөгжлөг гэсэн төрөлтэй алтууд хамтаа оролцоод энэ охин болон бүрчлэр бүртгэх болно. Юугаар ингэж бүртгэх юм хэмжээ бүртгэх болно гэж
нөгөө хотод компани бодны гишүүнийг 6 өдрийн хамтдаа ажиллах явуулсан. За энэ бол аялал учраас энэ ямар нэгэн сургалтын явуулахгүй. За тэгээд эхний өдөр бол бидний тусч аваад бодолтой уусаар өдрийн орчин хаалга эхний өдөртөө өсгөө. 2 3 4 5 өдөр бол яг нь компани хөдөлгөөн газар болон эзэнгээ өдөр өглөөний хадгалалтаа өдөр аваад компани байлж байгаа. Эсвэл энэ бол ямар хамаагүй онгоцны бодлого болгох. Тэгэхээр компани өмнө задлан иргэн шүү. Хотоос юунаас хөхөд өөрсдийн задлаад идэх хөхөд бидний нагараа болчиход одоо яг тоо гараад ирэнгүүт вагоноор ирж байгаа. Вагоноор яваад нэрээс хатсан хаа гэж бодож чинь. За ингээд 4 4 5 нэг өдрөд бидний үснэ гэсэн юм аа. За ингээд мэдээлэл дуусах 3 минут байна. Микрофоноор нэрээ асуух зүйл болгосоораа мэдээлэл өгсөн. Миний зүгтэн яана. Холдингс компани мэдээлэл сонгож мэдээлж хийж байна. Тэгээд зүйл ажиллагаа боловсон болсон. Манай ирсэн. Тэгээд би яг маркетинг дээр ярьж байгаа л да маргааш орж ирсэн сая за. Маркетинг буюу нөгөө яаж авдаг вэ гэдэг сэдвт нь өдөр нь болохоор 2 өдөр 4 өдөр юм яаж байгаа. Асаа. Тэгээд 2 өдөр 4 өдөр асаа. За тэндээс ахын сураад надад айдиа хэлээд хамтдаа ороод үзчих болно. Тэр өдөр бол хин айдиа аваад үзүүлмээр байна. Айдиудаа мэдээд гэж байгаа. Мэдхгүй хүмүүс далай нойрсмал утасныхаа дугаарыг хэлээд 2 айдиудаа тэр айдиудаа аваад хэлэн гэж байгаа. Бас айдиугаа яаж нэвтрэх вэ? Ер нь бол виза гомдол тайлбар тийм бас сэргээр өдөр болгон танил хийж санал болдог бас хүмүүс нэгэн шиг юм байна. За одоо энэ юм. За энэ ингээ компани 3,000 хүний маш том үйл ажиллагаа гэсэн. За энэ маркетинг бодлого бол хэвээр хэрэгцээ зориулсан гэдгийг сануулж хэлээ. Бид нар бол уншихгүй зочид байсан. Өөрөөр хэлбэл компани бүгд яг энэ дараа бизнесийг хийхэд зохицсон шийдсэн тал талын одоо том сүлжээний компани хийдгүүд болно шиг шууд ингээд өөрийнхөө сүлжээнээс ураад энэ хотын бүлээн үндэсний нэг сар ажиллахад тэдний жилийн одоо амжилтыг тогтоос. Өөрөөр хэлбэл энэ маркетинг 2023 оны 1 сараас 2 сарын хооронд туршлагын журмаар явуулах энэ компани 1 жил